Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо. Тэгэхээр та бүхэнд хаврын сайхан өдрийн мэндийг хүргэе. Монголын хавар хэдийгээр одоо салхитай, тийм ээ, шуургатай, шараатай боловч ургамал бүхэн дэлгэрээд үндтэй бүхэн нахиалаад удахгүй ирэх гэж байгаа урин цагийн бэлэгдэл болдог учраас хүн болгоны сэтгэлд ингээд баяр авчирдаг юм сайхан уйлрал, тийм ээ. Тэгэхээр ишгэ маань бас одоо надтай санал нэг байх гэж бодож байна. Тэгээ яг хоо маш сэтгэл санаач ихсэн амар гоё л дулаараад ирэхээр ингээд Тэглгүй яах вэ тийм ээ, цаанаа нэг дэлгэр болчдөг шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн маань подкастт хэн байгааг та одоо сонсогчд маань бас тааварлсан байх. Тэгэхээр өнөөдөр студидтэй хишгээ бит хоёр Монголын бүтээмжийн төвийн одоо 30 жилийн ой болон Монгол улсад бүтээмжийн хөдөлгөөн үүсч өгчний 30 жилийн ойд зориулсан цуврал арга хэмжээнүүд тэдгээрийн аль нь хийгдсэн тийм ээ, одоо ямар том ажлууд бас хүлээгдэж байгаа вэ гэдэг талаараа харин сонсогч та бүхэндээ нээлттэй ярилцъя гэж бодсон юм аа тийм ээ. Тэгэхээр Монгол улсад бүтээмжийн хөдөлгөөн үүсч өгчний 30 жилийн ойд зориулсан цуврал арга хэмжээний нээлтийг бид 3 дугаар сарын 22-нд хийсэн тийм ээ. Тэгэхээр 3 дугаар сарын 22-нд хийсэн тэр одоо хүндэтгэлийн чуулганаар үйл ажиллагаа маань нээсээ. Тэр хүндэтгэлийн чуулганд оролцсон одоо оролцогчдын талаар ямар сэтгэлтэй байсан талаар хишгээ маань бас сонсогчдод хэлэх бах тийм ээ. Ер нь 3 сарын 2-нд үүсгэн байгуулсан 92 онд үүсгэн байгуулсан өдрөө бид одоо энэ хүү 12 сар хүртэлх үйл ажиллагаагаа нээх зорилготой ийм төлөв зохион байгуулсан. Үүнийг онлайнаар цар тахалтай холбоотойгоор онлайнаар зохион байгуулсан. Тэгээд энэ болохоор манай Азийн бүтээмжийн байгууллагын гишүүн орнууд болон Азийн бүтээмжийн байгууллагын төлөөлөгч ажиллаж тэгээд мөн ерөнхий нарийн бичгийн дарга тэгээд мөн манай хамтарч ажилладаг байсан байгууллагуудын төлөөлөгч нар за мөн бидэнтэй хамт ажилласан өнөө хүртэл ажиллаж үүсгэн байгууллагад нь хамт ажилласан зөвлөх экспертүүд маань ингээ оролцсон. За тэгээд төрийн байгууллагаас төрийн байгууллагын төлөөлөл, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөл, за мөн үйлдвэрлэлийн энэ гих зэрэгс оролцсон. Тийм тэгэхээр 100 одоо орчим оролцогч байсан. Одоо их сэтгэл өндөр их сайхан байгаа тийм ээ. Манай арга хэмжээ сайхан нээсэн учраас тэгээ мөн бас нөгөө YouTube-ээр шууд лайв стрим хийсэн учраас бас тэрнээс илүү ч хүмүүдсэн одоо цаашдаа үзээд явж байгаа гэдэг. За миний хувьд бол бас энэ 30 жилийн өмнө хүндэтгэлийн чуулганд маш их сэтгэл хөдлөсөн зүйлөө сая хишгээгийн маань хэлсэн тэр бүх оролцогч байгууллагуудын мэдчилгээ байсан тийм ээ, видео мэдчилгээ. Тэгэхээр одоо дотоод гадаадын олон байгууллага хүмүүсийн одоо бүр сэтгэлээ гаргаж тийм ээ, одоо их олуула бүр зорж хийсэн тийм сэтгэл хөдлөмж мэдчилгээнүүд байсан. Тэрийг одоо манай вебсайт болон одоо нийгмийн сүлжээ YouTube хуудасаар бол одоо сонсогчд маань үзэх боломжтой. Тэрийг үзэхээр бас бид нартай л одоо тийм хишгээтэй адилхан бас баярлаж хөөрөх байх гэж бодож байна. Тийм маш гоё мэдлэгээнүүд ирсэн яг өөрийнхөө үйлдвэрийн газраасаа өөрсдийнхөө ажлынхаа хувцастай ажлын байран дээрээс тийм ээ. Тийм тэгээд маш амар гоё халуун дулаан урамсгалыг төрүүлэх бичлэгүүдийг явуулсан байсан. Тийм. Тэгэхээр би бол одоо маш их баярлалаа сэтгэл хөөрсөн. Тэрийг үзсэн одоо үзэж амжаагүй байгаа хүмүүс байвал бас үзээрэй. Тэгээд бид нартай хамт та бас их баярлах болно тийм ээ. За тэгэхээр энэ 3 дугаар сард болсон бидний зохион байгуулсан хүндэтгэлийн чуулган бол албан ёсоор бүтэн жил одоо Монгол улсад бүтээмжийн хөдөлгөөн үүсч өгсөний 30 жилийн ойд зориулсан бүтэн жил үргэлжлэх арга хэмжээний маань яг албан ёсны нээлт юм л да тийм ээ. Түүнээс биш ухтаад одоо бид хоёр жишээлбэл подкастаа өнгөрсөн жилийн 9 сараас эхэлсэн тийм ээ. Өөр зөндөө олон ажлууд хийгдсэн. Тийм бас бид энэ нэг анх 22 он эхлээд 1 сараас эхлээд одоо эмнэлгийн байгууллагын үйлчлэгийг тогтмолжуулах мөн тэгээ захимжуулах энэ ажлыг хийгээд явж байгаа. За мөн подкаст тэгээ бид нар өөрсдөө бүтээмжийн менежмент гэсэн номыг хэвлүүлж гаргасан. Энэ маань бас маш том ажил. Бүтэн жилийн маань ажил маань 1 сард ингээ хийлэгдээд гарсан ба. За мөн тэгээд оюутан сурагчдынхаа дунд эссе бичлэгийн уралдаан зарласан. Бүтээмж зэргийн эссе бичлэгийн уралдаан. За мөн бид вебсайтаа шинээр үүсгэх, бий болгох, илүү их сайжруулах ийм ажлыг одоо ингээд хийгээ явж байгаа. За тийм үү видеогоо 30 жилийн ойдоо зориулаа видео менежлэгээ шинжилж танилцуулга маш гоё шинээр хийсэн байгаа тийм ээ. За мөн нийт сургууль цэцэрлэгүүдэд энэ улсын хэмжээнд явагдаж байгаа нийслэлийн боловсролын байгууллагуудад эрчим хүчний хэмнэлт, эрчим хүчний менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх юм төслийг хэрэгжүүлээд сая дууссан байгаа. За эрчим хүчний төслийн маань одоо зөвлөх инженер цэцгээ бас манай урдны бас 1 дугаарт оролцсон сонсогчд маань бас санаж байгаа ах тийм ээ. За тэгээд мөн бүтээмжтэй байгууллагын тэргуун туршлагыг ийм
уралдаан зарласан. За энэ маань маш өргөн цар хүрээтэй болоод байгууллагууд маань идэвхтэй оролцоод одоо өдийг хүртэл хийсэн төслүүдээ манайхтай хамтарч ажилласан хэрэгжүүлсэн төслүүдээрээ ингээд тайлан бэлтгээд биднэрт ирүүлсэн. Бас ийм уралдаан гаргасан. Тэгэхээр хүндэтгэлийн чуулган дээр маань одоо манай эсээ бичлэгийн уралдааны шагналтан охин өөрийнхөө эсээг танилцуулсан. За бүтээмжийн тэргуун туршлагаа хуваалцсан байгууллагуудсан маань уралдаанд төрүүлсэн байгууллага маань бас өөрөө одоо өөрсдийнхөө тэр бүтээмжийн тэргуун туршлагаа бүр өөрсдөө бичлэн оролцож хуваалцсан тийм ээ. Маш олон сонирхолтой сайхан ярилцлагууд болсон ийм үр дүнтэй арга хэмжээ болж өнгөрсөн л дөө. Тэгэхээр энэ бол одоо саяны өнгөрсөн 3 сард тийм ээ одоо хийгдсэн ажлууд. Тэгэхээр цаана биднийг одоо маш их олон ажил хүлээж байгаа. Гэхдээ яг хуу хоёулаа өнгөрсөн энэ хугацаанд хийсэн ажлуудаа бас нэг тавчханд өгнө тийм ээ. Жишээлбэл одоо подкастын хувьд бол өнөөдөр бас даруй аваа хэдэн дугаар тийм ээ. Одоо одоо 10 ойн дугаартайгаа нийл 15 дугаар ингээд явсан байна. Тэгээд бас сонсогчд маань Монголын бүтээмжийн төвийн бас бүтээмжгээд подкаст байдгийм шүү гэдгийг бас мэддэг болсон байна тийм ээ. Тэгэхээр одоо өшгөө битэрийн хувьд бол одоо подкаст хийж байгаа хүмүүсийн хувьд бол их баяртай байгаа. За дээрэс нь эмчилгээний тэр эрүүл мэндийн байгууллага эмнэлгийн үйлчлэгээний платформ гэдгийг одоо маш чухал зүйл гэж бодож байгаа. Энийг бас сонсогчд маань мэдээд тийм ээ. Одоо сонсож энэ талаар мэдээлэл аваагүй хүмүүс авахтаа бас илүүдэхгүй. Тэр энэ төслийн 1-р сард одоо амжилттай хэрэгжүүлээд одоо дуусж байгаа шүү дээ. Дууссан шүү дээ. Тэгэхээр тэрнийхээ талаар хишгээс жоохон дэлгэрүүлээд ямар учраас хүнд хэрэгтэй вэ? Яагаад энийг хийх болсон вэ гэдэг талаар бас хэрүүл зүгээр баг. За ер нь бол сая цар тахал гараад үсээд одоо манай эмнэлгийн байгууллага ачаал маш их нэмэгдсэн. Тэгээд бас иргэд маань ч гэсэн ингээд эмнэлгийнхаа тусламж үйлчлэг авах боломжгүй юм иргэдч байсан тий. Им ачаалтай үснээсээ болоод за түүнийг нь бид нөгөө эмч эмнэлгийн ажилтнууд за мөн одоо үйлчлүүлэгчийн хоорондын харилцааг нь зохицуулах зорилгоор одоо им захиалга онлайнаар өгөх. Эсвэл одоо онлайнаар үзэлгээ өгөх. Эсвэл одоо тэр хүнд ингээд тэр эмнэлгийн одоо эмнэлэгт үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдэд ийм одоо даралтын үзэх, халууныг хэмжих, эсвэл гэртээ байгаа ч үедээ ч гэсэн тэр хүнийг ингээд өрүүлж хянаад явах боломжтой. Хувийн нарийн мэдээллүүдээ ингээд зүрхний даралт явах тийм тархины даралт зэргийг бүгдийг ингээд хянаад явах боломжтой. Ийм платформыг эмнэлгийн байгууллага 2 дугаар эмнэлэг за бусад хувийн эмнэлгүүдэд ингээд санал болгох тийм ээ марл тийм ээ. Тэгэхээр энд 2 янзын юм бид нэр одоо хийсэн тийм. Нэг нь болохоор одоо яг одоо онлайн аппликейшн байгаа тийм ээ. Тэгэхээр тэр аппликейшны дагуу одоо ер нь бол манайхан одоо монголчууд янз бүрийн аппликейшнийг хэрэглээ сурцсан байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ эрүүл мэндийнх бол нэг нэмэлт одоо хэрэглэхэд илүү хялбар болж байгаа л нэг аппликейшн гар утасны аппликейшн. Тэгэхээр тэрнийхээ дагуу яг одоо эмнэлэгтээ хэрэглэгч болоод бүртгүүлээд өөрөөр хэлбэл одоо үйлчлүүлэгч буюу одоо хэрэглэгчийнхаа тэр эмнэлэг рүү цаг авах гэж очих. Дараа нь дахиад давтан үзлэг хийлгэх гэж очих. Тэгснээ одоо за өөр нэмэгдэж илрүүл дахиж очих гэдэг ч юм уу тэр олон удаагийн явалтыг одоо цөөлөх тийм ээ. Түүгээрээ тэр эмнэлгийн орчноос юм уу тэр эмнэлэг рүү хүрэх үйлчлэгээ авах гэж явж явах замдаа янз бүрийн халдварт өртөх одоо тийм ээ тэр эрсдлийг нь бууруулахад их ач холбогдолтой гэж үзэж байгаа. Тийм ээ. Тэгэхээр энийг бол одоо зарим эмнэлгүүд хэрэглээд эхэлчихсэн учраас бас зарим хэрэглэгчид маань мэдчихэж магадгүй. Хоёр дахь зүйл нь бол одоо тухайсан үйлчлүүлэгч болгондоо зориулсан бугуйвч байсан тийм ээ. Тэгэхээр энэ бугуйвч бол өөрөө одоо албан газарт ороход нөгөө тухруу нь буудаж халах хэмжээ болоод тухайн хэрэглэгч тухайн эмнэлгийн хэрэглэгч бол тэр бугуйвчийг зүгээд тэгэн гудаа одоо өдөр болгон тэр бугуйвч байна өөрөө тогтмол даралтыг нь хэмжээд тийм ээ зүрхний цохилтыг нь хэмжээд тийм ээ ингээд мэдээллийн нөгөө за энэ өвчтөн хэвийн байх шүү гэдэг мэдээллийг нөгөөд энэ төр явах ийм боломжтой. Тэгээд энэ бугуйвчин дээр бас нэмэлт одоо бас юм мэдээлэл оруулах боломжийг судлаа гэж байгаа тийм. Тийм ер нь бол энэ дээр бас нэмэгдэх боломжтой өөр одоо зүрхний пульсийн ингээд маш олон зүйлсүүдийг нэмээд ингээд явах боломжтой. Энэ одоо эхний удаагаар болохоор дараалт, халуун хэмжих, тэгээ зүрхний цохилтод ингээд хэмжих юм боломжтойгоор ингээд нэвтрүүлсэн. Энэ туршилтаар энэ 4 эмнэлгийг сонгоод ингээд хэрэгжүүлж байгаа. Тэгээд жишээ нь ингээд харахад одоо сая ТЭЗ 3 гэхэд л ингээд 1000 гаруй ажилтнтай. Өглөө ингээд сая нэг ковид үеэр чинь заавал халууны хэмжиж оруулахгүй болохгүй. Өглөөс амар их хүндрэл үүсдэг ингээд бөөн очир дараа. Тэгээд шүү дээ. Тэгээд өдөр ингээд тэр чинь нөгөө нэг өдөр 2 ээлжтэй.
Тэнгүүд өдрийн ээлжинд дахиад нөгөө нэг цагаа бүртгүүлнэ ингээд дахиад үсдэг. Тэнгүүтээ ингээд тэрийгээ ингээд тийш очих одоо яг өөрийнх нь цехээс нь тэр үздэг хэсэг нь маш хол. Тэгээд тэр явцдаа ингээд ажлынх нь бүтээмж буураад ингээд хийд ими цагийг өнгөрөөгөө тийм асуудал их гардаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ байгууллагуудыг ийм захимжуулах, тэгээ ажлын илүү хөнгөвчлөх. За тэр хэрэггүй ингээд үрсэн цагаа өөрөө бүтээмжтэй ажилдаа зориулах ийм боломжуудыг оруулах зорилгоор л энэ хүү ажлыг санаачилж хийж байгаа. Тэгэхээр бас энэ төсөл дээр хамтарч ажиллаж байгаа эмнэлгүүд маань удахгүй биднэрт ер нь хэр зэрэг үр дүнтэй байна гэдэг талаар тийм ээ бас мэдээлэл өгөх бах. Тэр үед нь бас дараагийнхаа магадгүй нэвтрүүлгээр бид нар бас үр дүнгийг хуваалцна гэж бодож байгаа тийм ээ. За дээрэс нь ер нь бол бүтээмжийн талаар яг бүтээмжийн менежмент гэдэг маш зузаан ном гарсан тийм ээ. Ерөөсөө л бүтээмж гэдэг юм үүснээс эхлээд Монгол улсад болсон бүх түүх болон туршлага дээрэс нь онлын хувьд яг яагаад бүтээмжийг одоо нэвтрүүлэх ёстой вэ гэдэг талаар нь маш сайн дэлгэрэнгүй өгсөн маш том тийм ном одоо гарсан. Тэрийг авах боломж бол бас байгаа шүү. Сонсогчд маань манай бүтээмжийн төвтэй холбогдоод бүтээмжийн менежмент гэсэн номыг бол та бүхэн авч уншихад одоо таны өөрийн чинь бүтээмжийн тухай ойлголт өөрчлөгдөхөөс гадна бусдтай хэлэх түгээх мэдлэг чинь бас ихтэйснэ тийм ээ. Гарын авлага болно, таны ширээний ном болно. Тэгээд мөн нөгөө тэр маань зөвхөн бүтээмж гэдэг ойлголтыг биш, бүтээмж гэж юу юм, түүнийг хэрэгжүүлэлт нь юу юм, түүнийгээ хэрхэн удирдах юм те, бүтээмжээр байгууллага хэрхэн одоо өөр ашигтай үр дүнтэй байдлыг бий болгох чадах юм. За түүнийг хэрхэн хэмжих юм. За тэгвэл хэмжээд явсан бол дараагийн сайжруулалтыг хэрхэн төлөвлөх юм. Гэх зэрэг яг ингээд бүр тасралтгүй сайжруулалтыг хангах зорилготой юм ном гарсан байна. За тэгэхээр та бүхэн манай төвөөс номоо аваарэ гэж одоо урьж байна. За 3 дугаар сард одоо хийсэн томоохон ажлуудын нэг маань одоо яг веб хөгжүүлэлт маань амжилттай болоод одоо хэдхэн хоногийн дараа бид нэр одоо нээх гэж байна л да. Тэгэхээр веб маань өмнөхөөс их ялгаатай байгаа. Яагаад гэвэл яг тусгай зориулж хийсэн веб дизайны хувьд өөрчлөгдсөн. Дээрээс нь 2 хэл дээрээ шууд хэрэгжиж байгаа. Тэгээд бас нэг том юм бол одоо нөгөө баталгаажуулалтын байгууллага маань бас нэмэгдсэн байгаа. Тийм, баталгаажуулалтын байгууллага болон бүтээмж гэдэг юм өөр том хэсэг тийм ээ. Тийм. Одоо өөрийнхөө үнэлж дүгнэх түүнийгээ одоо би манай байгууллага ямар түвшинд яваад байгаа. Манайх дараа нь ямар төвшний болох зорилготой байгаа юм бэ гэдгийг тодорхойлохын тулд өөртөө асуулга бөглөөд за тэгвэл баримтаар баталгаажуулаад ингээх зорилгоор бас л мөн нөгөө захимжуулах тий зөвхөн ингээл бид нэр очиод уулзаад эсвэл бид нэр ингээд сургалт өгөөд авахгүй бид нар өөрийгөө үнэлэх юм боломжийг бүрдүүлж байгаа. За мөн баталгаажсан бүтээмжийн мэргэжилтэн гэсэн хэсэг маань болохоор одоо энэ жилээс манайх баталгаажсан бүтээмжийн мэргэжилтний өөртөө бий болгоод түүнийг үнэлж дүгнэдэг ингэж гаргадаг болсон. Тийм учраас вебсайттай юм шинэ одоо юу цонхыг бий болгож байгаа. Тэр маань мөн өөрөө одоо баталгаажсан бүтээмжийн мэргэжилтэндээ бүртгүүлээд за ямар үйл явцтай ямар төлөвлөгөөтэй явж байгаа за хэдийн ирэх мэдээллүүдээ ингээ аваад сертификата татаж аваад за тэр маань болохоор тэр хүний мэдээллийг ингээ бүрэн хэрвээ та тэнцээд баталгаажсан бүтээмжийн мэргэжилтэн болсон бол тэр маань сайт дээр болон манай сайт дээр болон APO-гийн сайт дээр ингээ хэрэгж байршигдахаар өөрсдийнх нь таны мэдээллийг хэрэгжүүлсэн төсөлтөд чи хамт ингээ байршигдахаар болсон байна. Тэгэхээр одоо яг өөрийнхөө хийж байгаа ажлаар бүтээмжийг дэвшлүүлж байгууллагатай үр дүнгээ үзүүлсэн тий. За хавчлаарай. Тэгэхээр тэр бүтээмжийн баталгаажсан мэргэжилтнүүд маань манайхаас гадна бүр Азийн бүтээмжийн байгууллагын одоо сайтаар дамжиж олон нийтэд одоо бас сурталчилагдана тийм ээ. Гэхдээ ер нь бол томоохон ингээд сая манай энэ 30 жилийн хүндэтгэлийн чуулганд оролцож байгаа оролцогчдын байдлыг харахад бол үнэхээр одоо яг үйлдвэрлэлдээ илүү анхаарал хандуулж байгаа амжилттай яваа томоохон газрын төлөөлөгчид илүү одоо идэвхтэй оролцсон тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэд нар маань яг тэр бүтээмж гэдэг юмны үр ашиг үр дүнг маш сайн ойлгож мэдэрч байна л гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр илүү сайн хамтарч явна л гэсэн. Тэгээд тэн дээр харж байхад одоо яг бүтээмжийн мэргэжилтэн, чанар бүтээмжийн мэргэжилтэн, эсвэл одоо чанарын мэргэжилтэн гэсэн ийм одоо бүр албан ёсны оронтой бүхий. Тийм байгууллагууд бол үнэхээр тэр бүтээмжийг одоо зөв ойлгоод бүтээмжийг дээшлүүлэх гэдэг талаараа харцсангүй илүү хамаагүй одоо зөв бөгөөд одоо сайн мэдлэг мэдээлэл ойлголттой байлыг чаргацсан тийм үү? Тийм. Ер нь бол одоо тэр чинь бид нөгөө нэг одоо за жишээ нь ажилтнууд маань байгууллагаасаа тий одоо удирдлагаасаа хүсээд идэг зүйлсүүдээ бид нар өөрсдөө
одоо шинжилээд асуудал байгуул түүнийг арилгаад түүнийг хэрхэн арилгах төлөвөө боловсруулах тэнийг шийдвэрлэх ийм боломжийн бүтээмж олгож байгаа тийм манай энэ бүтээмжийг дэвшлүүлэх сургалтууд маань. За тэгээ манай бүтээмж маань нэмэгдснээрээ миний хувь хүний бүтээмж нэмэгдснээрээ нөгөө манай байгууллагын бүтээмжийн бидний улам томорно. За нөгөө өрсөлдөх чадвар маань нэмэгдэн доктортой байдал маань хангагдана. Тийм учраас тэрийг нөгөө нэг одоо хаарцсан ойлгоцоо одоо ингээд ихэнх одоо улс гадаад дэлхийн нийтээрээ л энэ бүтээмжийг ярьдаг болсон тийм бүтээмж дэвшлснээр ямар үр дүнтэй юм бэ? Би ингээ хийд имий зардал гаргаад бүтээмжгүй ажиллаад зүгээр л зардал гаргахын төлөө ажиллаад хайрын хүч хөдөлмөр ингээд цаг хугацаа үрээдсэн байна. Тэрнийхээ оронд би өөрөө ингээд илүү их сайжирсан хугацаанд хамгийн бага хугацаагаар хамгийн чанартай бүтээгдэхүүн үйлчлэгийг хүргэх боломжтой байсан юм биш үү гэдгээ олж харсан учраас энэ байгууллагууд сайн манлайлалтай байгууллагууд ингээд хэрэгжүүлээд яваад байгаа гэж би харин тийм тэгэхээр тийм яг одоо бүтээмжийн болон бүтээмж чанарын мэргэжилтний байгууллагуудын үйл ажиллагаа хамаагүй илүү зэгцсэн харагдаад байгаа юм л да. За тэгэхээр битэрийн яриа ерөнхийдөө бүтээмжийн мэргэжилтэн гэдэг рүү одоо явж байгааг сонсогчд маань бас анзаарсан байх тий. Ягаад гэвэл одоо 4-р сараас эхлээд он дуустал хийх ажлынхаа талаар одоо ишгээвтер та бүхэн танилцуулах гэж байна л да. Тэгэхээр тэрний маань хамгийн ихэнд буюу 4-р сард яг бүтээмжийн мэргэжилтнүүдийн уулзалт байгаа. Дээрээс нь яг бүтээмжийн мэргэжилтний сургалт байгаа маа. Тэгэхээр одоогийн байдлаар яг одоо бүтээмжийн мэргэжилтэн болчихсон тэр талаар сургалтанд хамрагдсан хүмүүс маань уулзалтаа хийн. Дээрээс нь бид цоо шинээр одоо бүтээмжийн мэргэжилтний сургалтыг энэ сар зохион байгуулах нэ. Тэгэхээр энэ одоо та бүхний өмнө нээлттэй. Тэгээд сургалтынхаа талаар ярихын өмнө ер нь бол одоо бүтээмжийн мэргэжилтэн гэж одоо яг юу хэлт юм бэ гэдгийг бас одоо сонсогчдод нь хэлээд өгчий тийм ээ. Бүтээмжийн мэргэжилтэн бол сургалтанд суу гэдэг. Тэгснээр одоо тэр хүмүүс маань өөрөө ч гэсэн хувийн ч гэсэн яаж хөгжих вэ? Энэ талаар нь хоёлаа бас сонсогчдойгоо сонирхлыг татах хэрэгтэй байх тийм ээ. За тэгээ бүтээмжийн мэргэжилтэнд чанарын мэргэжилтэн тий байгууллагын үр дүнтэй үр ашигтай байдлыг хангах ажилтан гэдэг маань болохоор ерөөсөө л бүтээмжийн одоо хэрхэн дээшлүүлэх арга хэрэгслүүдэд мэддэг, арга техникүүдээ мэддэг, түүнийгээ одоо буцаагаад нөгөө ажилчдаа сургадаг, удирдлагуудаа ойлгуулдаг. За тэрийг нь хэрхэн хэрэгжүүлэх арга техникүүдийг зааж өгдөг. За тэгээ түүнийг эзэмссэн, түүнийг хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэг. За тэгээ судалгаа онцлогоо хийх чадвартай. Одоо манай байдлага ямар төвшөнд байна тий? Юун дээр алдаад байна? Ямар алдаа үүсээд байна? Тэрийг мэддэг. Түүнийг засаж залруулах ийм боломжийг олж хардаг. За тэгээд ийм хүнийг ер нь бүтээмжийн мэргэжилтэн буюу одоо чанарыг дээшлүүлэх ийм ажилтан гэж нэрлэдэг. Их байгууллагууд байгууллага болго өөр онцлогоос хамаарат янз янзаар нэрлэдэг. Нэрээ өөрөж магадгүй тийм ээ. Эсвэл чанар дэвшлүүлэх ажилтаа эсвэл за хүний нөөц маань давхар ингээд хийгээд явах бас бүрэн боломжтой. Тийм тэгэхээр одоо саяны хишээгийн маань хэлж байгаагаар бол юмыг маш сайн ажигладаг, задлан шинжилдэг. Дээрээс нь тийм ээ өөрийнхөө тэр мэдлэгээ хуваалцдаг. Тэгээд тэрнийхээ дагуу хүмүүст ингээд зөв байдлыг ойлгуулж чаддаг. Тэр ойлгуулсныхаа үндсэн дээр манлайлаад ажлыг хэрэгжүүлж чаддаг тийм ээ. Тийм одоо сэргэлэн цаваа тийм ээ. Одоо харилцааны чадвартай тийм хүн байх нэ. Тэгэхээр ер нь байгууллага болгонд л тийм одоо ажилтан байдаг штэ. Тэгэхээр тэр хүнийг олж тийм ээ. Яг одоо зөв харах нь бол одоо удирдлагын бас мэрэгэн одоо ухаан юм да тийм ээ. Гэхдээ угаасаа одоо энэ бидний манай байгууллагын жил болгон зохион байгуулдаг бүтээмжийн мэргэжилтний анхан болон агсан шатны сургалтанд хамрагдсанаар угаасаа ер нь бол тийм одоо чадварт суралцдаг. Яагаад гэвэл одоо тэрхүү сургалт маань одоо вакуум хэлбэрээр явагддаг. Тэгээ 5 өдрийн турш тий бүтээмжийг дэвшлүүлэх тэрүүн туршлагуудаас суралцах. За тэгээ бусад одоо нөгөө байгууллагуудын ямар бүтээмжийн арга хэрэгслүүдийг хэрэгжүүлдэг талаар сургалтуудаас нь төслүүдээс нь гэж хардаг. Тэгэхээр тэр хүн бас тэр чадварыг ингээд бусад хүмүүсээсээ болон энэхүү сургалтаас багц сургалтаас ингээд авах боломжтой байдаг. Тийм. За тэгэхээр энэ удаагийн багц сургалт маань одоо яг хизээнээс явах гэж юм тийм ээ. Одоо хэдэн хоногийн хугацаанд ямар одоо сэдвийн гэдэг юм уу те ямар одоо сургалтын модулийн хүрээнд яаж хийгдэх чинь энэ талаар бас дэлгэрэнгүй мэдээлж. За энэ жилийн сургалт маань болохоор 4 сарын 22 оны 4 сарын 25-наас 29-ний хооронд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байгаа. Тэгээд энэхүү сургалтын явагдах газар маань болохоор Монголын хөл бөмбөгийн холбооны бэлтгэлийн баазад ингээд болохоор зохион төлөвлөгдсөн. За энэхүү багц сургалт маань эхлээд одоо эхний өдрийнх нь болохоор бүтээмжийн тухай ойлголт, түүнийг арга хэрэгслүүдийг тэдгээрийг хэрэгжүүлэлт. За тэгээд 3 дугаар өдөр нь болохоор бүтээмжийг дээшлүүлэх хөтөлбөрийг
тэр чигт нь өдөржингөө ингээд бүр яг кейс дээр ажиллаа. Түүнийг үр дүнгийн үзээд за багаараа дотроо уралдаанд тэмцээн зохиогоод тэгээд тэрийг сонсч чадаад өөртөө тий нэр энэ дээр манайх чи ингээ алдсан юм байна шүү дээ. Энийг сайжруулах болох юм байсан юм байна шүү дээ гэж тэндээс суралцаа явах. Тэгээд үүнийхээ дараа бүтээмж зэлэх үндсэн хэрэгслүүдийг одоо хэрхэн хэрэгжүүлэх юм бэ? За түүнийхээ дараа дээш бүтээмжээ одоо хэмжээд түүнийг хэрхэн одоо өөрийнхөө юун дээрээ одоо суулгах юм бэ гэсэн юм багц. Түүндээ маш олон сэдвүүд орсон байгаа. Нийт 28 сэдв орсон. За тэгээд түүн дээрээ бас багийн ажлууд нэмэгдэнэ. За тэгээд гаднаас бас зөвлөх багш мар урилгаар ингээд оролцож байгаа юм. Сэвдэг бага тэгээд очиод одоо энэ хамгийн сургалтынхаа дараа би сургалтынхаа өмнө ямар байсан, сургалтын дараа ямар төвшөнтэй болсныхаа үнэлж шинжилнэ. За тэгээд мөн би одоо байгууллага дээр очиод цаашдаа юу хийх юм бэ гэдгийг төлөвлөөд ингээд явдаг. Ийм сургалт байгаа. За тэгэхээр ер нь бол одоо өнөөгийн энэ нөхцөл байдал бүхэл байгууллагаас одоо бага их суурь сурвалжаар тийм үү одоо нөгөө хэрэглэгдэхүүнээр богинохон цагт аль болох чанартай тийм үү одоо сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг өөрөө ирэхгүй одоо шаардж байна тийм ээ. Тэгэхээр байгууллага болгоны хувьд яг энэ одоо нэг юм тулгараад байгаа энэ хүндрэл бэрхшээлтэй цаг хугацааг нөгөө одоо мууг сайн болгож хэрэгжүүлэх тийм үү одоо энийг боломж гэж хараад энэ хүн тохиолдож байгаа бүхэл аж ахуйн нэгж бүх байгууллага тийм баг улс орон дэлхийн нийтийн даяар нь өмнө тулгарч байгаа энэ хэцүүхэн цаг үеийг боломж гэж хараад өөрсдийнхөө байгууллагыг нэг сайн одоо судлаад шинжилээд тийм ээ дүгнээд задлан шинжилээд бүр тийм ээ тэгээд үнэхээр тэр бүтээмжийг дээшлүүлэх хүн хэрэгтэй юм байна гэдгийг олж хараад тэр хүнээ бүр одоо бэлдэж аваад цаашаага байгууллагынхаа ажлыг тасралтгүй сайжруулах боломжийн одоо нөгөө ийм зүйлийг хийх одоо боломж гэж хараасаа гэж хүсэж байна. Тийм учраас яг энэ цаг хугацаанд аль болох л одоо боломжит бага тийм ээ одоо материалаар чанартай амийг үйлдвэрлэх тийм ээ хамгийн боломжит бага цаг хугацаанд бага одоо хүний нөөцөөр тийм ээ үр ашигтай тийм тэгээд одоо байгаль орчин дээлтэй ийм одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэлд өөрөө ирэхгүй одоо анхаарлаа хандуулах юм цаг мөч гарсан байгаа учраас ашиглаасай гэж одоо сонсч байгаа. Ялангуяа байгууллагын удирдлагуудаас уриалж байна. Та бүхэн бүртгүүлэх боломжтой. Тэгээ хэрвээ бүртгүүлэхийг хүсвэл манай Facebook хуудас болон манай утсаар холбогдоод бас бүртгүүлэх боломжтой. Тийм ер нь бол 4-р сарын 15 хүртэл нэлтэл бүртгүүлж явж байгаа. 20 хүртэл бүртгэх баг. Тийм 4-р сарын 21 хүртэл одоо бүртгэн шүү. Та бүхэн манаас амжилттай оролцоорой гэж хүсэж байна. Энд бол ер нь өөрийгөө ер нь одоо илүү хөгжүүлэх гэсэн хувь хүнч бас өөрөө оролцох нь бүрэн боломжтой шүү гэдгийг бас хэлье. Тэгэхээр мэдээж хэрэг энд одоо багш нарын зардал тийм ээ бас одоо байр хоолны зардал зөндөө зүйл байгаа. Тэгэхээр энэ бүхэнд бол зохих хэмжээнд зардал гарч байгаа учраас сургалт маань бас төлбөртэй. Үүнийг бол одоо өөрийгөө хөгжүүлэе гэж бодож байгаа ирээдүйдээ тэндээс илүү ашиг олох ямар ч байгууллага бол одоо энэ зэргийн сургалтын зардлыг бол одоо төлөх байх. Тэгэхээр сургалт маань ямар үнэтэй байгаа лээ? За ер нь бол манай сургалт маань ер нь ашигын бус тий. Энэ болохоор зөвхөн яг тэр хувь хүнд зориулсан одоо хоол, унаа, байрных нь бас ингээд төлбөр нь багтсан байдаг. Сургалтын гарын авлагыг ингээд хэвлээд тараах материал болох учраас. Тэгээ ер нь бол яг ашиг гэхээсээ илүү бид нэр зүгээр л улс орныхоо эдийн засгийг хөгжөөсөө илүү манай байгууллагууд маань аж ахуйн нэгж эрхлэгч маань бүгдээрээ хөгжөөсөө гэсэн үүднээсээ бид нар ийм зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулдаг. Угаасаа манай байгууллагын зорилго тийм учраас тэгэхээр энэхүү сургалтын маань төлбөр нь 650 мянган төгрөг болж энэ жил нэмэгдсэн байгаа. За тэгээ 650 мянгад маань байр, хоол, одоо унааны зардал, за тэгээ сургалтын гар авлага гэсэн энэ дээр зардлууд орсон байгаа. За тэгэхээр энэ бол одоо яг байгууллагынхаа үр дүн тийм ээ холбогдлыг одоо бодож байгаа, алъя гэж хүсэж байгаа хүний хувьд бол одоо байгууллагын хувьд бол би боломжийн зардал ахаа гэж бас бодож байгаа. Тэгэхээр мэдээч хэрэг одоо 5 хоногийн вакуумжуулсан сургалт учраас та бүхэн сая хишээгийн маань хэлхийг сонслоо тийм ээ. Тэр олон сэдвээр олон багш нар маань оролцсон тийм ээ. Мэдээч хэрэг одоо бас байгалийн сайхан газар явах гэж байгаа учраас бас чөлөө цагийн хөтөлбөртэй ингээд үзэхээр одоо энэ сургалтын төлбөрийг бол би бараг бага юм бол гэж би бодож байна л да. Тэгэхдээ одоо хишгээ маань сая хэллээ. Монголын бүтээмжийн төв бол одоо байгууллагуудаа
дамжуулаад чадвархыг нэмэгдүүлээд бүтээмжийн мэргэжилтэндээ болгоод бүтээмжийг өндөрлжүүлээд одоо хөгжүүлээд түгээрээ дамжуулж улс орны эдийн засгт хувь нэмэр оруулъя гэсэн үндсэн зорилгынхоо хүрээнд хийж байгаа сургалт шүү гэдгийг одоо хэлье. За ингээд 4-р сарын одоо 20-ны хүртэл сургалтын одоо хүсэлт нээлттэй авж байгаа. Үнийг дахин сануулъя. За ингээд бид хоёр бас өнөөдөр нөгөө он дуустал бусдад ажлуудаа жоохон та бүхэндээ танилцуулъя гэж бодсон юм а. Их сонирхолтой ажлууд байгаа тийм ээ. За тэгэхээр 4-р сард бол одоо ингээд бүтээмжийн мэргэжилтэнд маань уулзна. Тэгээд зориуд яагаад та бүхэндээ хэлчихсэн гэхээр хэд хэдэн уралдаан байгаа маа. Тэгэхээр уралдаан бол мэдээж хэрэг уралдаан учраас юу ах вэ? Шагналтай байгаа тийм ээ. За тэгэхээр өмнөх хоёр уралдааныхаа бас хэлэх хэрэгтэй байна гэж бодлоо л доо. Жишээлбэл бид нар одоо хишгээ маань түрүү хэлсэн эсэ бичлэгийн уралдааныг бид нар яг 16-аас 20 насны хүүхдүүдийнхаа 25 насны залуучуудынхаа дунд зарласан. Тэгсэн дандаа 16 настай 15 настай хүүхдүүд оролцсон. Тэгээд одоо яг 10 маш сайн эсэ ирсэн л дээ. Тэрнээс ганцхан нь эрэхтэй байсан. Тэр жоохон харамсалтай байна тийм ээ. Тэр хөвгүүд маань жоохон итгэхгүй байна. Үүнд одоо хөвгүүдтэй ээж аав нар маань бас хөвгүүдээ итгэвтэй байлгахад бас анхаараарай гэж өөрөө ирэхгүй хэлмээр санагдсан тийм ээ. Тийм ээ. Тэгээ одоо оролцсон хүүхдүүд маань бас бид нэр бараг тэр хүүхдүүдээс илүү суралцахаар юм хүүхдүүд маш их оролцсон. Тэр эсээ бичиж байгаа байдал дээр бодол санаа ч гэсэн маш их өөрийнхөө илэрхийлж байгаа чадвар тийм ээ. Айгу мундаг болсон байлээ. Би ч бүр ингээд өөрөө суралцмаар санагдав. Айгу хэрчвч авсан. Харин тийм. Тэгэхээр тэр 10 эсээг бас та бүхэн одоо аруулан ингэ унш чадахгүй ч гэсэн төрүүлсэн тийм ээ шагнал хүртсэн 4 эсээг бид нэр одоо вебэн дээр нь бол байршуулна. Байршуулна. Тийм. Тэгэхээр тэр 4 эсээг та бүхэн бас уншаад үзээрэй. Ялангуяа тэр 4 эсээн дотроос 15 настай хүүхэд тийм ээ 16 хүрэх гэж байгаа дөнгөж одоо амьдралд гарах гэж байгаа хүүхэд ямар одоо юмыг өргөн цар хүрээнд тийм ээ ямар гоё бүтээлчээр харж тийм үү өөрийгөө ямар мундаг илэрхийлж тэр эсээг бичихийн тулд одоо ямар их мундаг ном уншиж тийм үү ямар одоо цаг тэрэндээ бас тийм зарцуулсан бэ гэдг нь бол бахархмаар байсан. Үнэхээр хойч үе маань хүүхдүүд маань бол бас одоо хайр хүрмээр тийм үү одоо бахархмаар санагдсан шүү тийм ээ. За тэгэхээр тэр эсээнүүдийг та бүхнийг бас уншиж үзээрэй цаг гаргаад гэж хүсэж байна. За тэгээд дараагийн уралдаан маань мэдээж хэрэг тэр хишгээ маань түрүү хэллээ. Байгууллагуудын одоо бүтээмжийн тэргуун туршлага байсан. Тэгэхээр энд бол бидний түрүү ярьсанчлан үнэхээр одоо хөгжиж гэж байгаа байгууллагууд бол хамаагүй өөр хандж исэн гэдгийг бас одоо хэлэх хэрэгтэй байхаа тийм ээ. Ямар идэвхтэй хандаж, ямар гоё видеог өөртөө боловсруулж тийм үү. Яг хийсэн ажлуудаа ямар гоё дүгнэж тийм ээ. Одоо ирүүлсэн гэдэг нь. Тийм угаасаа ингээд бүтээмжээр манлайлсан юм байгууллагын одоо удирдлагын манлайлсан тийм ажилтнуудтай байгууллага гэхээр угаасаа цаанаасаа ингээд сэтгэлээсээ тий юмыг ингээд аргалаад өнгөрөх биш тий ингээд сэтгэлээ гаргаад за ингээд ийм зүйлс хийсэн шүү гэдгийг тийм угаасаа тийм ухамсартай соёлтой болцсон байдаг учраас энэ дээр ингээ харагдаж байгаа байхгүй юу. Тийм ирсэн одоо тэр бичлэгүүдийг бас бид нар вебэндээ одоо байршуулна. Тийм учраас та бүхэн бас заавал үзээрэй. Ямар гоё зүйлүүд хийгээд одоо бусдаасаа тийм ээ санаа авах үлгэрлэх ямар гоё байгууллагууд байгаа юм бэ гэдгийг бас та бүхэн маань хараарай гэж хүсье. За тэгээ энэ сарын уралдаан маань бол одоо шилдэг постерын уралдаан байгаа. За тэгэхээр постерын уралдааны маань зарлал одоо гарсан жишээ маань вебсайт болон Facebook манай Монголын бүтээмжийн төв гээд Facebook гэд байршсан байгаа. За энэ болохоор бүтээмжийг сурталчилсан хамгийн шилдэг постерыг шалгаруулна. За муу 3 байртай ийм бага та бүхэн хэрвээ дэлгэрэнгүй мэдээллийг авахаар хүсвэл Facebook өдөртөмжийг маань уншаарай тийм ээ. Facebook-аас манай өдөртөмж уншаарай. За 5 дугаар сард болохоор мэдээж Азийн бүтээмжийн байгууллагад оролцож байсан оролцогчид маань бас төслөө танилцуулах тийм арга хэмжээ байгаа. За 6 дугаар сард болохоор чанарын дугуйлангийн ахлагч нар маань бас өөрсдийнхөө төслийг танилцуулаад чанарын дугуйлангийн одоо бүтээмжийг ярилццгаах байгаа. Чанарын дугуйлан олон байгууллагт бас хэрэгжиж байгаа учраас тийм ээ сайхан туршлагууд гарч ирэх байх гэж бодож байна. За 7 сард бол яг бүтээмжийн зөвлөхүүдийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Тэгэхээр одоо бүтээмжийн мэргэжилтнүүдтэй зөвлөж байгаа том зөвлөгч нар байгаа. Тэднэр маань бас оролцох байх. 8 дугаар сард болохоор одоо дижитал шилжилт буюу одоо дижиталын 90 үед зориулсан төслүүдийн уралдаан байгаа.
За 9-р сар төрийн байгууллагын бүтээмжийн төслүүдийг одоо сонгон шалгаруулах байгаа. 10-р сард болохоор баталгаажсан бүтээмжийн байгууллагын мэрэгчлэтнүүдийн маань төслийн уралдаан байгаа. 11-р сард хөдөө аж ахуйн бүтээлийн бүтээмжийн төслийн уралдаан байгаа. За тэгээд 12-р сард одоо Монголын бүтээмжийн төвийн 30 жилийн хаалтын нэгдсэн том хурал арга хэмжээ маань болох юм аа. За ингээд цаг тухайн үед нь битээр бас хэлж явах болно тийм ээ. За тэгэхээр хишгээдээ баярлалаа. Хишгээ маань одоо бас сонсогчтой хандаж одоо юу гэж хэлмээр вэ? За баярлалаа. Тэгээд мөн одоо манай 30 жилийн арга хэмжээнд зориулсан энэ мэдлэгээ явуулсан байгууллагууд болон хувь хүмүүстээ маш их баярлалаа гэдгийг илэрхийлмээр байна. Тэгээд цааш тийм бидний төлөвлөсөн ажилд идэвхтэйс оролцож бүтээмжээ дэвшүүлсэн шилдэг байгууллагууд болоорой гэж хүсье. Төлөвлөсөн уралдаануудад зөвхөн одоо мөнгөн шагнал аваад зогсохгүй зам өөрийгөө хөгжүүлэх гадаад одоо Азийн бүтээмжийн байгууллага 21 орны сургалтуудад ингээд хамрагдах эрх. За мөн тэгээд бидний нөгөө нэг хамтарч хөнгөлөлтөд төсөл хэрэгжүүлэх. Тэгээд илүү бүтээмжүүд өнгөө авах ийм эрхүүдийг авч байгаа. Тэгэхээр та бүхэн бас зөвхөн ингээ мөнгөн шагнал аваад зогсохгүй илүү их байгууллага хөгжүүлэх те цаашдын сайжруулалтынхаа ажлыг төлөвлөхөд ийм зориулсан ийм олон боломжуудаар бас одоо бид нэр урамшуулж байгаа шүү тийм ээ. За ингээд одоо та бүхэн өнөөдрийн маань дугаарыг анхааран сонссон байх гэж найдаж байна. Энэ олон сарын турш хэрэгжүүлэх энэ олон ажлуудад маань амжилттай оролцсноор та бүхэн эдийн засгийн одоо хүний нөөцийн тийм ээ мэдлэг оюуны ийм олон сайхан одоо давуу талууд хийгээд одоо үр шимийг хүртэх боломжтой. Тэгээд Монголын бүтээмжийн төвтэй хамт байгаарай. За ингээд өнөөдөр хишгээ битэрийн үүрэг бол одоо Монгол Улсад бүтээмжийн хөдөлгөөн үүсч өгсөний 30 жилийн үйл ажиллагаанууд аль бие усаар эхэлснийг одоо та бүхэнд бас зарлж байгаа юм шүү. Тэгэхээр хэдэн сарын дараа энэ оны төгсгөл дээр тийм ээ 12 дугаар сард бид ажиллаад өгнөд ямар олон сайхан ажил хийсэн бэ? Тэнд маань ямар олон шинэ хүн нэмэгдсэн бэ тийм ээ? Одоо Монголын бүтээмжийн гэр бүл яаж өргөжсөн бэ гэдгийг яриа сууж явах гэж бодож байна тийм ээ? Олон сайхан үр дүн гарах байх гэж одоо итгэж байна. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийг анхааран сонссон сонсогч танд баярлалаа. За хишгээдээ баярлалаа. За баярлалаа. За бас нэг нэмээ хэлчихэд одоо ингээд бүтээмжийн мэрэгжлийн анхан шатаар ингээд мэрэгшээд гарсан 800 гаруй 900 гаруй юм мэрэгчлүүд байгаа. Түүн дээр та өөрийгөө нэмээд тий бусад тэр багийнхантайгаа санал солилцох. За мөн одоо зөвхөн манайхаар ингээд сургалт аваад өнгөрөх биш тий өөрөө байгууллага дээр очиод илүү ингээд зөвхөн манайхаа сургалт авдаг биш тэр байгууллагт өөрийнхөө хувь нэмрийг оруулах юм боломж байгаа шүү. Энэхүү сургалтаар энийг боломжийг олгодог шүү. Тэгэхээр та бүхэн бас сонирхоод үзээрэй гэдгийг бас дахин хэлмээр байна. За ингээд та бүхэндээ баярлалаа. Тэгээд дараагийнхаа дугаараар эргөө уулзъя. Тэгэхээр дараагийн дугаарт маань аль биесээр одоо манай бүтээмжийн төвөөс зохион байгуулалтын сургалтын нэг сэдв тийм ээ аль биесээр яг одоо орж ирэх болно. Ингээд та бүхэндээ баярлалаа. Удахгүй одоо хаврын сайхныг одоо хамтдаа мэдэрч дэлгэр зуунаа сайхан өгцгаая. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай. Баяртай.